Сэтгэл зүйн аюулгүй тайван байдал нь хүний бүтээмж болон альваг хурдан чанартай гүйцэтгэх чадварт нөлөөлдөг. Тархи судлаач Фредерик Фабритус, Ханс Хейчман нар шинжлэх ухаан болон менежментийн аргыг хослуулан судалсны үндсээр хүний бүтээмжтэй ажиллах хугацаа ямар үед байдгийг онцолсон байна. Сүрэг сэтгэл хөдлөө хянаж зохицуулах, жишээлбэл ажлын байран дээр байхад уур уцаар, урам хугарал, сэтгэл гонсгор байдал зэрэг удирдах хянаж эхлэхэд бидний оновчтой шийдвэр гаргах чадвар болон сэтгэл хөдлөлийн системүүд хоорондоо тулалдаж эхэлдэг. Сүрэг сэтгэл хөдлөлийг дарахтай тархи завгүй байх үед ажлын бүтээмж дээд эцэгтэй байх боломжгүй. Өөрөөр хэлбэл тархины үйл ажиллагаа хоёр зүйлд нэгэн зэрэг төвлөрөхөд хоёуланд нь бүрэн төвлөрөхөө болчихдог. Тэгэхээр ажил дээрээ бүх анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэж байгаа бол өөрийн сэтгэл хөдлөлийг анзаарч тайван байх хэрэгтэй юм. Хейчман хэлснээр ажлын бүтээмж оргил үедээ хүрэхийн тулд хүний сэтгэл зүйн байдал тогтвортой тайван байх нь гол хүчин зүйлүүдийн нэг юм гэжээ. Энэ нь улмаар сэтгэл зүйн хувьд тайван ажлын байрны орчинг бүтээдэг байна.